Шин амьдрал, шин зүрх, их эзэн надад аз жаргалыг өгсөн. Их эзэн надад өгсөн. Бид хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулах болгонд л энэ хүнд хэцүү нөхцөл байдал хизээч дуусахгүй мэт санагддаг. Амьдралын ийм хэм маягт бид хүлээцтэй байх шаардлагачман гардаг. Гэсэн хэдийч энэ сорилтын нөхцөл байдал нь тодорхой хугацаатай байдаг нь үнэхээр сонирхолтой. Гэхдээ яагаад товлсон хугацаа байдаг гэж учир нь үүн тодорхой зорилго бий. Эцэг эцэст муу нэгнээс үүдэлтэй зарим нэгэн дайралтууд ч мөн байдаг. Гэсэн ч бүх зүйл Бурхны хяналтанд байдаг. Таныг илүү төгс болгож, илүү хүчтэй бат бэх болгохын тулд зарим нэгэн асуудлуудыг зөвшөөрдөг тэр. Хэрвээ өнөөдөр таны амьдрал дээр аимшигтай хүнд нөхцөл байдлууд тохиолдсон бол би танд зөвлөхөд битгий бууж өг. Бүү зогс хамгийн гол нь тэмц. Би үүнийг олон жилийн өмнө нэгэн хүнээс сонссон. Юу ч болж байсан гол нь тэмц, сүр. Энэ үгнүүдэд би бүр автсан. Юу ч болж байсан эдгээр үгээс би ухарч байгаагүй. Үргэлжил тэмцдэг байсан. Ийм л замаар алхаж байгаа хүн ялалтыг харах болно гэдгийг би мэдэрсэн. Та зогсож, шантарч, бууж өгч болохгүй. Бүх зүйл дууслаа гэд гараа өргөх хэрэггүй. Би чадахгүй. Бурхан намайг уучлахгүй гэж хэлэх ямар ч эрх байхгүй. Ийм бодол санаа, үг хэллгүүдийг ёрын нэгэн танаар бодуулж, хэлүүлэхийг хүсэн хүлээж байгаа. Эзэн биднийг амьдрал хөтлөн дагуулдаг учраас бидний зүрх сэтгэл дотор эдгээрээс өөр үгтэй хүмүүс байхыг л хүсдэг. 12 жилийн турш цус алдалтай байсан эмэгтэй хуулийн дагуу бол Есүст байтугай хүнд ч хүрэх эрхгүй. Гэвч тэр бүх дүрмийг зөрчин олны дундуур явсаар Есүсийн хормойд хүрсэн. Энэ талаар бодоод үзтээ 12 жил тэр цус алдаж байсан. Түүний асуудлын талаар сайн бод. Бичвэрт бичигдснээр бол энэ 12 жилийн хугацаанд бүх хөрөнгөө барсан гэж байгаа. Бүхэл зүйлүүдээ эмчнэрт өгсөн гэж байгаа. Энэ 12 жилийн хугацаанд түүний толгой дотор ямар бодлууд эргэлдэж байсан бол түүний бодол энэ цус алдах өвчин хизээч зогсохгүй, хизээч эрүүл болохгүй байна гэдэг бодлууд 5 дахь, 6 дахь, 7 дахь жилүүддээ ч оюун санаанд нь ажилласаар л байсан байх. Шин эмнэлэгт хандах болгонд нь шин амлалтууд сонсогдож, шин итгэл, шин найдвар төрдгөл байсан байх. Тэр шин итгэл, шин найдвар болгоно нь аль нь ч түүнд тус болоогүйг тэр харахтаа юу мэдэрч байсан бол эмчнэрт найдах найдвараа барч энэ газар дээр надад туслах ямар ч зүйл байхгүй байна гэсэн бодол дотор 12 жилийг өнгөрөөж
түүнд зөвхөн Бурхан л зөвхөн эзэнд л эдгэх боломж байгаа гэдэгт найдварл үлдсэн. Бүгд Есүсийг тойрон шахацалтан байх үед олны дундуур Есүс рүү тэмүүлж өөрийн зүрх сэтгэл дотроо хэрвээ би энэ олны дундуур явсч Есүсийн хормойдон л хүрч чадах юм бол миний цус алдалт зогсож би тэр даруй эдгэрэх болно гэв. Цааш та эмлэгт эмчит хандах шаардлагагүй болно. Энэ л мөчөөс эхлэн миний амьдрал өөр болох болно гэж боджээ. Ингээд миний танд хэлэх гэсэн зүйл нь өөрийн хэцүү нөхцөл байдал амьдралын хүнд хэцүү үед Бурханд итгэл найдвараа тавьж түүнд найдаж байгаагаа хэлж эхэлдэг хүнийг тэр хайж байдаг гэдгийг хэлэх байна. Ийм сэтгэл зүрхтэй хүнээс тийм ч их зүйл шаардагдахгүй. Зөвхөн Есүсийн хормойдон хүртэл хангалттай. Хүн бүрэл өөрийн бодолдоо эзэн над руу өөрийн анхаарлаа хандуулж нэг л үг айлтхыг хүсэж байна гэж хэлдэг байгаа. Хэрв ийм зүйл тохиолдвол тэр даруй амьдрал дэх бүх зүйл өөрчлөгдөнө. Бурхан биднийг хамгаалж чадна. Зөвхөн Бурхан л ийм зүйлийг бүрэн утгаар нь хийж чадна гэж олонтой боддог. Миний хэлсэнчлэн асуудал тулгарсан бол тэр хизээч дуусахгүй мэт санагддаг. Бүх зүйл сайхан байхад эдгээр нь үрд мөнхийн юм шиг л бодогддог. Гэхдээ үнэн дээр бидний амьдралд энэ хоёр л ээлжлэн солигдож байдаг. Бидний бүхэл зүйлсүүд сайхан байхад ч бүхэл зүрх сэтгэлээрээ Бурхантай харилцаатай байж түүний үгээр дүүрэх хэрэгтэй. Доромжлол дусч ядуурл эцэс болж өвчин эмгэг сул дорой байдлын төгсгөл болох цаг ирнэ гэдэгт би итгэдэг. Өнөөдөр таны амьдрал юу ч болж байсан. Хэрвээ би түүний хормойдол хүрэх юм бол эдгэрэх болно гэж зүрх сэтгэлээсээ тунхаглаарай. Амен.